За, сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээрээ бидний сайн мэдих зөвлөлт холбоотой улсын үлгэрийн баатар болох Чеброшкагийн 2023 онд гарсан Chubby My Fluffy Friend гэх нэртэй хөгжилтэй драм киног ярихаар бэлтлээ. За тэгээ бүгдээрээ лайкад дарсан бол шууд кинонд орцгоё. Ингээд кино маань Испаний нэгэн тосгонд өрнөх үйл явдлаар эхлэнэ. Намрын нэгэн нартай өдөр хүмүүсийг жимсний талбайд ажиллаж байх үед дэлгэн чихтэй хачиргалтай амтан сагсыг хоосолж бүх жүржийг эдсэн байлаа. Энэ амтан хэд туудагаа ийм үлд хийж байгаа тул тэд амтныг барихаар хүр зүрэн хөөх бөгөөд залуу мөрийн даах үедээ гэнт нэг зүйл анзаарч найзгаа хөдлөхгүй байхын харуулan амтныг онлгүй түүнийг ухаалдуулж унгаана. Залуу араас нь хөөсөөр сагсан дотроос олдогч амтныг алдаж зүгтээ алхан тэр. Яг энэ үеэр Орсын нэгэн хотод манай киноны голдор болох Гена илүү гарсан урамлыг ажиллаж цэцэрлэгжүүлэгчийн ажилд ордог. Түүний хувьд ганцаараа амьдардагч огт зүгээр сууж чадалгүй цэцэрлэгжүүлэгч хийж байгаа бөгөөд оройн тэр ажлаа дуусгаад хотын загт байх гэртээрэн дурангаар охиныхаа амтны дэлгүүрийг харж зээ хүүгээ аав ээжтэйгээ хамт байгааг мэдэх үед гэнт нэгэн хөвгөн тарьсан урамлыг сүйтгэж эхэлнэ. Гена хүүг боловлон айлхаар үүнийг махчин урмал гэхэд хүү төсөөлдөө идүүлж байна гэж ургуулсан бодон хурдхан шиг тэндээс зүгтдэг. Харин мөчөд Рима гих баян эмэгтэй цэцэрлэг түрээлэнгийн сандал дээр сун юу ч холоогүй юм шиг чихрийн цаасаа газараа ихад Гена эмэгтэй дургуутсан хогийн савд ихий зааж өгөн. Үүнийг харсан захирал эмэгтэй цэвэрлэгч хоёг цэвэрлэх ёстой гэхэд өгөө ууртаагаар савтай хогийг эмэгтэй рүү асгаж дургуутслаа илэрхийлнэ. Энэ хооронд жимсний талбайд тосны бүх хүмүүс өнөх амтныг барихаар болдог. Тэд сүүлийн 7 хоног ургацын сүйтгэж жимснүүдийн идэж амтанд зориулж өрх бэлдсэн бөгөөд үүний ачаар хүмүүс түүнийг өрхөнд оруулж залуу шатаар авиран амтныг яг барьж явах гэтэл асар том хуй сайлх тэднийг чиглэрж байлаа. Хүмүүсийг зогтох үед залуу өвсний сэрээгээр амтныг зоох гэж оролддогч аз болж осон тайлагдан тэр хуй сайлх руу хийсч оддог. Маргааш өглөө Римо менежер Натальяд юу болсныг хэлж өөрөөс нь уушлахгүйхийг хүсгээд ааштай өгөн уушлалгүйгүй эмгтэр ус цацснаар Римо ууртаагаар явах ба. Ингээд тухайн оройн Гена гэртээ очиход түүний найз Валера шатар тоглохоор гэрт нурж иржээ. Валера Генаг шатраар огт хожиж байгаагүй бөгөөд тэр энэ удаад мойдл хитэн нүүдлэр найзтай ялагддаг. Ингээд төд удалгүй цаг агаар гинт өөрчлөгдөж эхэлнэ. Тэнгэрээс бороо иш журж ож хүмүүсийг гайхшруулан хотын гудамж энэ тэндгүү жүржээр дүүрэх үед Чеброшка хуй сайлхаар хийж явсаар цэцэрлэг түрээлэнд унжирдэг. Хачиргалтай үйл явдал болсон тул Гена охин төр гурвыг зөөр байгаас мэдхээр дэлгүүрлж явах хооронд цэвэрлэгч залуу усан орилуурлан унсан жүжигчнүүдийг түүх ажилдаа орж Чеброшка түүнийг холоос ажиглан жимсийг идэхээр самсгүйгээр тэрний түгжээг нь тайлж шатаар доош урууддаг. Тэр замдаа юм өргөн гусаж явсаар Генагийн гэрэн гадаа ирэх үеэр Геняг охин Таня үйлчлүүлэгчийн захиалсан байлуу хийж өгөн. Түүний дэлгүүр хоттой хамгийн гоё амттай амтнууд хийдэг гэдгээрээ хүмүүс танигджээ. Мөн Таня жороо нууц байлгахаар нэг ч хүнд үзүүлж байгаагүй бөгөөд шоколадны үйлдвэрийн ажилтан Ларион нууц жорыг мэдхээр офсын ажилтан шиг зүсээ хуургаж дэлгүүрт нь орж ирэн амттнаа яаж хийдэг, ямар орс нэмдэг гэд түүнээс хэдэн зүйл асуудаг. Ингээд Толжа хүүгээ авахар явхад Гена охиноо нууцаар ажиглана. Тон одолгүй Толжа хатам аавгаа дэлгүүрийнх нь гадаа зогсч байг харан хэдий хүн удахгүй 5 нас хүрэгч огч юм ярихгүй байг хэлэхэд Гена Грэшаг харсандаа баярлан магадгүй зүгээр л ярих дургүй байгаа гэд түүний ажил нь ямархуу явж байгааг асуухад Таня гарч ирэн тэр өмнөх асуудлаас олж аавтайгаа ярихыг хүсдэггүй. Аав охин хоёрыг таг барилцаатайг мэдсэн Толжа тэднийг эвлэрүүлэхээр хатам аавгаа хүүгийнхээ төрсөн өдөр дурдаг. Энэ хооронд Генагийн гэрт Чеброшка эргэн тойрны ажиглах үедээ Өлгөөстэй каскыг жимсгэж андууран авирч гарах гэтэл тэр шилэн савыг хавж орхих бөгөөд түүний толгой эргэн самсгүйгээр төхөөрөмжийг насааж тавир дээрээс юмнуудын нунгаан гэрийг нь сүйтгэн тэр. Яг энэ үед Гена чимээнээр орж ирэн хамаг юм нь сүйцнийг анзаардаг. Тэр том чигт амтныг айлхаад Чеброшка зүгтахаар гэрлнээс үгдэн доош унснаар Гена энэ амтан гэрийн нэм болгосныг ойлгох үед менежер Наталья өгний эмэгтэйд муухай хандсан загнаж цэцэрлэг түрээлэнгийн хааж чадах эрх мэдэлтэй хүнээс уушлахгүйх ятгахад Гена ихэж энэ тухай ярихыг хүсэлгүй тэжээр амттай болсноо түүнд харуулна. Удалгүй эмэгтэйг авсны дараа тэр амтныг гэрээсээ хөөх ба орой олж Чеброшки ядарсан тул гадаа нь хонж өглөө нь түүнийг эз дууран жимс олж итгэр явах үедээ шууны өрн дээр унсан хоёр жүжигнээс идэж
Чеброшка өнөөх цэвэрлэгч залууг олж харахтаа доош өнхрөн гулсаж явсаар нэг охинд баригдах шахна. Ингээд тэр айсандаа буцаж байшин луг үүдэг. Чеброшка чимээ гарган өгнийг сэрээсэн тул Гена урлан ахад гэрээсээ хөөж гарах гэхэд менежер Наталья Рима мөн ач охинтой хамт Чеброшкаг худалдаж авахар түүнээс зарахыг гуйх боловч Гена эмэгтэйд одоо хүртэл дургүй байгаа тул амьтныг зарахгүйгээд тэднийг явахыг шаарддаг. Ирэх охин нь хүсэн зүйлээ авгуудээ чангаар ашигарч Чеброшка ахад сахилахгүй тан өгнөө уурыг хүргэснээр Гена түүнийг цүнхэнд хийж ирсэн газар руу буцааж явуулахаар амьтны хүрээлэн даваачин ямар амьтан гэдгийг шалгуулгаад түүний найз Валера өмнө хизээж ийм амьтан харж байгаагүй тул эрлийн замтан байж магадгүйгээд тэр хоёр ханаас ирснийг ярилцсан шатар тоглолцоох бөгөөд удалгүй Гена амьтныг үлдээн хоёулаа хамт байж болохгүй гэж моциклоосоо буулган ганцаараа явна. Чеброшка буцаж амьтны хүрээлэн рүү орон янз бүрийн амьттай танилцаж тэр мэдлгүй нохооны үрлүү норон хөөгдөжгүйсээр амжиж Генагийн 3 дугуйтын ард нуугдаж түүнтэй хамт хот руу явна. Гена зээх үеийн төрсөн өдөрт оролцохоор гэрт нь ороход Чеброшка ус зайлуул хоолоогоор авирч тэднийг цонхоор олж хардаг. Хэдий баяр болж байгаач таны автагаа юм ярилгүй үл тоож байсан тул Гена охиндоо гомдон өмнөх үйл явдлыг эргэн санана. Таныг баахад тэр хоёр маш дотно байсан ч ээжийн өд болсны дараа аав охин хоёрын харилцаа хүнд ирж хоорондоо огт ярилцаа болжээ. Яг энэ үед Чеброшка хөл алдан хүүгийн өрөөний цонхоор орж Гена охинтойгоо ярилцж чадахгүй байгаадаа бухимдан гэрлүү явахаар шийдэхэд өнөөх Ларион гих залуу гэрт нь орж ирэн нуус жорын өөрийн болохоор танягаас дэлгүүрээ зарахыг ятгахдагч тэд зарахгүйгээд шийдвэртэй үнж байлаа. Гэсэн ч Ларион тэднийг ятгахсаар өөрийгөө том компанид ажилладаг гэдгээ хэлэн компани тэдний удамжинд дэлгүүр нэхэр болсон тул газрын маш өндөр үнээр худалдаж авахар ирснээ тайлбарлан хэрвээ саналыг хүлээж авахгүй бол дэлгүүр нь удахгүй дампуурх болно гэхэд охины дарамталж байгааг мэдсэн Гена залууч ирж ахиж харагдаад үзээрээгээд амбардаж хөөж явуулдаг. Гэтэл хүү чангаар ашигарч тэднийг дуудхан тэр гурыг өрөөлөө ороход Гриша эцэст нь ярьж эхлэн шинэ найзгаа танилцуулснаар Гена үнийг өөрхөн тэжээвэр амтан гэж Гриша тэр хоёрыг хүссэн үед нь хамт тоглуулахар болдог. Ингээд Гена түүний гэртээ байлгахар шийднэ. Чеброшка өгний шийдвэрт баярлан шинэ гэртээ танилцах үедээ хүүгийн зааж өгсөн үгийг хэлж Гена гайхшруулах бөгөөд оройн түүний найз Валера амтныг яг л хүн шиг өөртөө нь ярьж байгааг харан ямар нэгэн туршилтад орсон амтан байж магадгүйгээд хол байхыг сануулдагч. Чеброшка хүн айлах биш харин сахилгагүй өхөрдөм амтан гэдэг нь харагдаж байлаа. Гена түнд бичиг үсэг зааж өгөх хооронд Ларион дарагдаа эмгтээгээс татгалзсан хариу авснаа хэлэн дэлгүүрээ зарах сонирхолгүй байгааг тайлбарладаг. Буцаад Генагийн гэрт Чеброшка усанд орж Гриша найзтайгаа тоглохдоо бэлдэх үед гэнт хаалх тогш чимээ сонсогдсон менежер Наталья түүнийг ятгахаар Рима амтныг ач охиндоо авч өгөхөөр маш их хэмжээний мөнгө санал болгосныг тайлбарлахад Гена эмэгтэйг тийм ч амар бууж өгөхгүй байлган тэднийг орж ирэхээс өмнө Чеброшкаг нууж амжина. Тэр гурав амтны хаан байг асуухад Гена Чеброшкаг авч үлдэхээр шөнө гэрээсэн зогцсон гэж худлаа хэлснээр тэд гарч явдаг. Ингээд цагийн дараа Гриша найзтай тоглохоор гэрт нүүрчирнэ. Гена охиноо шоколадны наадамд оролцохоор завгүй байгааг нь мэдхүүээр Рима ач охин Сонио баярлуулахаар анааш бэлгэнд авч өгдөгч. Охин өөрх нь хүссэн амтан болох Чеброшкаг авчраагууд нь уурлан надад худлаа ирсэн байна гэд үйлж эхэлдэг. Өдөр нь хүү тэр хоёрын ачаар аав охин хоёрт уулзах боломж гарах ба удалгүй байлаараа ажлаа тараад Генатай шатар тоглон. Тэр Чеброшкагийн тусламжаар анх удаага түүнийг шатараар ялж чадна. Маргааш өглөө нь хатагтай Рима шоколадны үйлдвэртэй очин ажилчидтай хандан өнгөрсөн жил тэд 2 дугаар байранд орсныг сануулж энэ жилд алдагаа давталгүй заавал тэрүүн байрыг авах өргөгч. Хийсэн бүтээлд нь сэтгэл дундуур байсан тул Ларион дарагдаа гоёмсог шоколадын галт тэргээ танилцуулдагч. Римад мөн адил энэ санаанд таалагдaltaгүй. Тэр өөрхөн хүснээр чихрээр дүүрсэн пуучин хөргөж ирсэн бүх хүмүүсийг баярлуулахар шийджээ. Наадмын өдрөө ойрцсон тул Гена охиндоо туслахаар асрыг барьж өгөн түүнийг төрүүлнэ гэдэгт маш итгэлтэй байлаа. Гена тэр хоёрыг юмаа бэлдэж явах үед Чеброшка хүүүүдийг хөл бөмбөг тоглож байг харан хамт тоглох гэхэд тэд түүнийг шоглохоор араас нь хөөж Гена ууртаагаар хүүүүдийг болиулан хэрвээ амтанд хүрвэл аврах том аимшигтай мангас сулж хуурна гэж хүүг айлхан тэр. Хүү түүнээс айсандаа зүгдэх бөгөөд туундалгүй Рима Чеброшкаг өвөнтэй хамт байгааг мэдэн Генатай ярилцахаар болдогч. Тэр шийдвэртэй үнчээр амтныг хизээж зарахгүй гэж татгалцаар байдаг. Үүнээс болж Римагийн бухимдал дээцэгтэй өрч түүнээс хариугаа авахаар охиных нь амтны дэлгүүрийг сүйтгэхээр шийднэ. Түүний туслах цүнх дүүрэн харах сул тавьж шоколадуудыг нийдүүлэх үед үйлчлүүлэгчид сандралдан айсандаа хурдан шиг тэндээс гарч зүгтэн
Тухайн үйл явдлын дараа байцаагч тэдний гаргасан асуудал мөн хохирлыг тооцсны үр дүнд амтны дэлгүүрийн тур хугацаагаар хаах шийдвэр гаргах бөгөөд Таня удахгүй болох шоколадны наадамд оролцож чадахгүй болсноос гадна тэр нууцж орно алуу болсныг анзаарч маш ихээр сэтгэлээр ундаг. Нөхөр нь түүнийг тайвшруулах гэж оролдох үед Гена газар унсан чихрийн цаас Римаг үйлдвэрийнхээ болохыг мэдэж тэр тэднийг хорлохоор ийм зүйл хийжээ. Ингээд юу болсныг мэдсэн тэр хурдган шиг эмэгтэй гэрт очино. Гена түүнийг гэр бүлээс нь хол байхын харуулж охиных нь нууц Жорыг буцааж өгөхийг шаардахад Рима энэ боломжийг ашиглахаар Жорыг Чебрушкагаар солилцох санал тавьдаг. Үүнийг сонсон Генад өөр сонголт үлдээгөө тул эцэст нь эмэгтэй саллыг зөвшөөрч тэр гэрлүүг явах замдаа өмнөх хар бараан өдрийг эргэн санах үед Гент хүчтэй адар бороо орж түүний гэртээ ороход Чебрушкаг үжирэн тэрвэрч явна. Маргааш өглөө Гена Чебрушкаг солилцохоор эмэгтэй гэрлүү дагуулж явна. Тэр эхнэрээ өд болсны дараа охиноо ганцаараа өсөж чадалгүй нагцтай өгч байсан шиг Чебрушкаг эмэгтэйд өгч явдаг. Хэдий Гена ийм зүйл хийхийг хүсээгүйч тухайн үед түнд үнээсөөр сонголт үлдээгүй байжээ. Маргааш нь Гена охиныхоо дэлгүүр рүү очин Жорыг буцааж өгөн наадамд оролцохыг ятгахад Таны аавыгаа өөрхөн төлөө юу ч хийгээд бэлэн гэдгийг ойлгон эцэст нь уушлал гуйж Гена ганцаараа Жор өгсөн тэмдэглэлийг нээж үзтэл дотор нь гэр бүлийнх нь зургнууд байхан тэр. Оройн Гена Чебрушкаг өгсөндөө харамсан суух үед Валерий түн туслахаар цэцэрлэг түрээлэнгийн ажилчдыг дагуулж ирэн тэд хамтдаа том чигт Чебрушкаг аврах төлөвлөгөөнд орно. Менежер Наталья хамаалагчдыг аргалан тэднийг дотоош нэвтрүүлж Гена охины өрөөг хайх үедээ тоогчд нь баригддагч. Галя тоогч руу юм шидэн тавцан түлхэж унаа ухаалдуулах бөгөөд дараа нь тэд шатаар алхасаар дээш гарan өрөөнүүдийг нэгжин Чебрушкаг хайж эхэлдэг. Гена цонхоор тэд Чебрушканд хүзүүцүүлгэн авч явах гэж байг харан анаачны хүзүүнээс гулган тэр доош бууна. Энэ хооронд хамаалагчид найзуудын барихтаа бэлдэж оройн наадмын нээлтээр Рима ач охинтойгоо тухайн газар дээрэн Чебрушкаг харсан Гриша түүнийг яагаад тэдэнтэй хамт байгааг асуухад аав нь хүүдээ бүх хүчийг тайлбарладагч тэр найзгаа ийм байдалтай байгаад сэтгэл дундуур байлаа. Харин яг энэ үед Гена мотоциклтойгоо хурж ирдэг. Тэр хүмүүсийг дагаж дотогш орон Чебрушкаг олж сулсны дараа өөрийг нууцлахыг хүсэж Гена түнд эхнэрт нь юу тохиолдсныг ярихаар түүний экстрем спорт сонирхдаг нэгэн болохыг хэлэн. Нөгөө өдөр Любаг арт нисэх үед Гент манд татаж эхнэр нь зүг чиг алдан золгүй байдлаар өөд болжээ. Хэдий Генад эхнэрээ болиулах боломж байсан ч тэр юм үйл явдал болохыг мэдээгүй тул энэ бүх хугацаанд өөрийгөө буруутган сэтгэл санаагаар унж нагцында охиноо үлдээсэн байна. Харамсалтай үйл явдлын дараа тэр ганцаараа байхаар 10 жил ор сургуу алга болсон бөгөөд Гена гэртээ буцаж ирсэн ч охинооч бас алдсан гэдгээ ойлгоогүй байжээ. Энэ түүхийг сонсон Чебрушка түүнийг уучлж охиноосоо уучлахгүй байх ёстой гэд Танятай уулзахыг ятгахад Гришагийн талга болж тэд хүү хайх оронд Рима шоколада хүмүүс танилцуулахаар пуучин хөөргөтөө бэлдэх үед Чебрушка Гришаг дотор нь орсон гэдгийг мэдэн Гена хүүг аврахаар араас нь явдаг. Тэр пуучин зогсож чадаагүй ч Чебрушка үсрэн амжиж зүгдэх ба тоонтолгүй пууч агар мандалд дэлбэрснээр Таны хүүгээ алдсан гэж бодон уйлж эхэлдэгч. Аз болж Чебрушка хүүг аварсан байлаа. Тоожи хурдан шиг арга хэмжээ авч хүү аврагдсанаар бүх хүмүүс Гришаг зүгээр байгаад баярлан Гена Чебрушкагийн хийсэн үйлдэлийг магтаж уйлж эхлэн. Ингээд маргааш өглөө нь гэр бүлийнхэн Чебрушкагийн төрсөн өдрийг тэмдэглэх үед Рима хийсэн зүйлээсээ уучлалт гуйснаар Гена эмэгтэйг уучлан баярт оролцохыг зөвшөөрдөг. Киноны төгсгөлд Гена Чебрушкатай хамт амьдрахаа шийдэн түүнийг төмс арилгах, теннис, шатар сайн тоглодог гэд олон төрлийн авьяастай гэдгийг мэдэн тэр энэ олон жилийн дараа гэр бүлтэйгээ хамт байж чадхаар болж тэд аз жаргалтаар зураг авахулан зургийн цомогтой хадгалснаар кино маань дуусч байна. За тэгээ бичлэг маань таалагдсан бол бүгдээрээ лайк, саба дараад дараачийн сонирхолтой киногаараа уулзцгаая. Түр баяртай.